Сайн байцгаана уу нэгсгийн хэрэглэгч нараа. Энэ удаагийн бичлэгээрээ манай нэгсээ програмын маань нэхлэн бодох бүртгэл конфигурац дээр худалдаа авалт борлуулалтын системийн лавлага олон тохиргоо хэсгийг танилцуулах болно. За лавлага олон тохиргоо хэсэгт маань харилцагчид орж байгаа. За харилцагчид хэсэгт одоо танад байгууллагатай харилцдаг бүх харилцагчдын шалгалт гарч ирнэ гэсэн үг. За энэ бүх харилцагч нараа та бүхэн өөрийн хүснээрээ ангилж бүлэглэх боломжтой байдаг. За бүлэг үүсгэхийн тулд та энэхүү товчийг дарж шинээр бүлэг үүсгэх боломжтой. За шинэ харилцагч үүсгэцгээе. Шинэ харилцагч үүсгэхийн тулд create товчийг даран орсноор шинэ харилцагч үүсгэх цонх гарч ирж байгаа. За та бүхэн хэрвээ мэдж байгаа бол одоо альва шинэ баримтыг үүсгэхэд доогуур улаан зураастай талбарууд гарч ирдэг. Энэхүү доогуур улаан зураастай талбаруудыг заавал бүглэх ёстой талбарууд гэж үздэг байгаа. За шинэ харилцагч үүсгээд бүгдээрээ нэрийг оруулж өгье. За жишээ болгож 1C4-ус HK гэж оруулж өгье. За бүлэг хэсэгт бол та бүхэн түрүү харсан эдгээр бүлгүүдээс сонгон эсвэл шинээр үүсгэн сонгох боломжтой. За энэ худалдаа хөгжүүлэн бэлтгэн нийлүүлэгч бүлэгт оруулж өгье. За төрөл хэсэгт та хуулийн этгээд эсвэл хувь хүн гэдгээс хамааран сонгох боломжтой. Үнээс хамаарч бүглэгдэх талбар өөрчлөгдөж байгааг та бүхэн харж байгаа бах. За бүтэн нэр хэсэгт бол тухайн харилцагчтай гүйлгээ хийхэд баримтан дээр шивэгдэх бүтэн нэр нь харагддаг байгаа. За та энийг дэлгэрэнгүйгээр өөрөө нэмж бичсэн ч болно. За эсвэл эргэрсэн дугаар байгууллагын нэрийг нь бүглэх боломжтой байдаг. За жишээ болгож харцгаая. За нөтөлөгчсөн чагтыг тавьж өгөөд баримт цэгийн шалгах. За тэгэхэд нэр нь баримт цэгийн дээр бүртгэлээс зөрж байгаа учраас ингэж гарч ирж байна. За нэр татах гэвэл баримт цэгийн дээр ийм нэртэй байна гэж гарч ирж байна. За энэний дараа нь та мөн нэмээд бичиж өгөх боломжтой байдаг. За үүний дараа альва харилцагчтай бид нэр гүйлгээ хийх тулд банкны данс болон гэрээний үндсэн дээр гүйлгээ хийх шаардлагатай. За банкны данс үүсгэх гэж дарвал та үндсэн гэж ашиглах буюу тухайн харилцагчтай гүйлгээ хийхэд автоматар бүглэгдэж байгаа банкны данс гэсэн үг. За үндсэн дансыг зааж өгөөд wallet-ийг бас сонгох мөртөө. 7 close in. Үүний дараа та бусад ямар нэгэн шаардлагатай банкны данснууд байгаа бол тэдгээр дансуудыг нэмэлтээр оруулж өгөх боломжтой байдаг. За энэ маань рублийн данс бай гэж бодвол билетээ сонгож өгөөд хадгалах боломжтой байдаг. За ингэснээр тухайн харилцагчийн бүх банкны данснууд бүглэгдэнэ. За банкны дансны дараа гэрээг нь зааж өгөх боломжтой. За үндсэн гэрээн дээр нь бүгдээрээ сонгож өгье. За байгууллага хэсэгт бол манай байгууллагыг сонгоно. За бүлэг хэсэгт бол гэрээнүүдэд бүлгэлсэн нөхцөлд бүлэг үүсгэж оруулах боломжтой байдаг. За альва гэрээ дугаартай байдаг. За жишээ болгоод ийм дугаар оруулъя. Огног өнөөдрийн огногоор жишээ сонгож өгье. За хүчинтэй хугацааг нь энэ сарын сүүлээр ч юм уу. Тэгэхэд тухайн гэрээний дугаар бол огноноос хамаарат нэр автоматар үүсэж байна. Та нэрийг өөрөө дуртаагаараа шинжилэн бичих боломжтой. Гэрээний жишээндээ. За үүний дараа гэрээний төрлийг та сонгож өгөх хэрэгтэй. Гэрээний төрөл нь бэлтгэн нийлүүлэгчтэй хийж байгаа гэрээнүүдэд бэлтгэн нийлүүлэгчтэй гэж сонгоно. Тухайн харилцагч маань тухайн гэрээгээр биднээс юм худалдаж авч байгаа те бид нэр борлуулалт хийж байгаа нөхцөл та бүхэн худалдан авахчтай гэсэн гэрээний төрлийг сонгох шаардлагатай байдаг. За үүний дараа тухайн гэрээн дээр ямар валютаар тооцоо хийгдэх вэ гэдгийг сонгож өгдөг. За түүний дараа та тухайн гэрээний үндсэн дээр ямар үнийн төрлөөр тухайн харилцагчид бараа бүтээгдэхүүнөө борлуулах чагаа сонгож өгөх хэрэгтэй. За тухайн харилцагч маань биднээс онцгой нөхцөлтэйгээр бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг бол та шинээр үнийн төрөл үүсгээд хадгалах боломжтой байдаг. За жишээ нь бид нэр бөөний үнээр энэхүү харилцагчтай бараа бүтээгдэхүүн зарна гэж үзье. За тэгвэл бөөний гэж сонгоод 7 close хийхэд
тухайн гэрээ минь үүсэж чинь. За энэ үүссэн гэрээг сонгоод өгөхөд харилцагч үүсгэх сонгонд маань гэрээ маань сонгогдож өгч байна. За үүний дараа save and close хийж харилцагчаа дарахад та бүхэн харж байгаа OneSeaForce гэж компани маань үүссэн байна. За ингэж шинэ харилцагч үүсгэснийхаа дараа хэдүүлээ жишээ болгож харцгаая. Түрүүн бөглөж өгсөн банкны данс, гэрээ болон үнийн төрлүүд хэрхэн бөглөгддөг бүгдээрээ харцгаая. За эхлээд OneSeaForce гэсэн харилцагчтай бид бүхэн бараа болон үйлчлэгээ борлуулалт хийж үзье. Яг бол гэрээгээ эхлээд худалдан авахчтай гэрээ үүсгэх байгаа учраас. За эхлээд харилцагч хэсгээр тухайн OneSeaForce-ын харилцагчаа жагсаалтаас харж сонгож өгч болно. Аль эсвэл талбар дээр нь хэрвээ нэрийг нь мэдчихэж байгаа бол шууд бичээд өгөхөд гараад ирнэ. За байгууллага манай жишээ байгууллага үйлдвэр тестийг татж өгье. За ингээд гэрээ хэсэгт гэрээ 1 автоматар татагдсан байгааг та бүхэн харж байгаа бах. Үнийн төрөл дээр бөөний үнийн төрөл автоматар татагдчих байна. Та бүхэн харж байгаа. За агуулгыг бол аль нэг агуулгыг сонгож өгье. За ингээд харахад би жишээ болгож бөөний үнийн төрөл дээр нэгэн барааг зааж өгсөн байгаа. Үнийг нь яг гэвэл үнийн төрлийг зааж өгсөн байхад хэрхэн барааны үн автоматар татагддаг бүгдээр харцгаая. За инként бол барааны нэр тул болон агуулга хэсэгт бараа материал үйлчилгээний үнийг тогтоох гэсэн хэсэг байдаг. Үүн дээр би бөөний үнийн төрөл дээр замын ашиглага 130.18 брак гэсэн барааны үнийг 25,000 байна гэж зааж өгсөн байгаа. За энийг post and close хатгалаад харахад за энэ дээр тухайн бараа зааж өгнө. За замын ашиглага гэж бичихэд жагсаалт нь гарч ирж байгаа. За ингээ харахад үнэн нь автоматар татагдж байгааг харж байгаа бах тий. За тоош хэрэг 1. За ингээд бусад утгууд нь автоматар татагдж байна. За бүгдээрээ үнийг өөрчилж үзье. Бөөний үн 25,000 байсан. За бөөний үн учраас хямдруулаа 20,000 гэд хадгалаад тааж үзье. За ингээд тухайн мөр маань F5-ыг дарж мөрөө шинжил, баримтаа шинжилж харцгаая. За эсвэл устгаад дахиж мөр үүсгэж үзье. За ингээд үнэн 20,000 гэж автоматар татагдж байна. За энэ мэтэр тухайн харилцагчтай борлуулалт хийхэд ямар Google-ийг харж байгаа. За тэгвэл бид нэр тухайн харилцагч дээр бэлтгэн нийлүүлэгчтэй гэсэн гэрээ үүсгээгүй байгаа. Тэгэхээр тухайн харилцагчаасаа бараа үйлчлэгээ худалдан авч үзье. Өөрөлдөл бараа үйлчлэгээ хүлээн авах хэсгээр орж шинэ баримт үүсгэнэ гэсэн. За харилцагч дээр мөн адилхан OneSeaForce харилцагчийг зааж өгье. За байгууллага өөрийн байгууллага сонгож өгнө. Ингээд гэрээ хэсэг маань автоматар бүглэгдэхгүй, үн хэсэг маань автоматар бүглэгдэх байгааг та бүхэн харж байгаа бах. За гэрээ хэсэг рүү ороод харавал хоосон байгааг харж байгаа бах. Ягаад гэвэл бид нэр өмнөх гэрээг худалдан авахчтай гэж үүсгэсэн учраас гэсэн үг. За шинээр гэрээ үүсгэх гээд үзвэл гэрээний төрлөөр бэлтгэн нийлүүлэгчтэй гэсэн гэрээ байх учраас автоматар татагдсан байгааг харж байгаа бах тий. За ингээ харилцагчаа сонгож байна. За харилцагч сонгосны дараа харилцагчтай их тооцооны данс хэсэг байгаа. Харилцагчтай их тооцооны данс гэдэг маань та тухайн харилцагчтай ямар нэгэн гүйлгээ юм уу худалдаа авалт борлуулалт хийхэд тухайн харилцагчтай үүсэж байгаа тооцоо маань аль данс руу бичигдэх вэ гэдгийг зааж өгдөг гэсэн үг. За хэрвээ та харж байгаа харилцагч эсвэл гэрээ гэсэн багныг хоосон үлдээвэл одоо тухайн тооцооны дансны тохиргоо маань бүхэл харилцагч болон ямар харилцагч ямар гэрээ гэдээс үл хамааран бүхэл харилцагч дээр тухайн данснууд ашиглагддаг гэсэн үг. За гэтэл та энэ данснууд руу тооцоог нь бичмээргүй ганц хоёр харилцагч байлаа гэж тухайн харилцагчаа сонгоод эсвэл тухайн харилцагч дотор олон гэрээ байгаа зөвхөн нэг гэрээний үндсэн дээр өөр данс руу бичмээр байна гэвэл гэрээгээ та сонгож өгөх боломжтой. Тэгснээр та тухайн харилцагчтай тухайн гэрээтэй гүйлгээ хийж хад
тэр гүйлгээтэй хамааралтай тооцоо маань зааж өгсөн дансууд руу бичигдэнэ гэсэн үг. За харж байгаа бах. За тэгвэл бид нэр бараа үйлчлэг хүлээн авсан буюу бэлтгэн нийлүүлэгчтэй хэлсэн тооцоон дээр Б Жамбал гэсэн хүнтэй хийсэн харилцаан дээр жишээ харъя. За бүртгэлийн данс дээр маань 3101 гэж бичигдчихсэн байна. За тэгвэл бид нэр Дэлгэрэх Chess гэдэг компаниас бэлтгэн нийлүүлэгчтэй буюу худалдаа авалт хийсэн гэж үзье. За тэгвэл худалдаа авалт борлуулалт засахаа бараа үйлчлэг хүлээн авах хэсгээр ороод шинээр Дэлгэрэх Chess гэдэг харилцагчтайгаа гүйлгээ хийж үзье. За гүйлгээ хийхэд бүртгэлийн дансаар орж харахад автоматар 3103 гэсэн данс маань бичигдсэн байгааг та бүхэн харж байгаа хаа. За ийм маягаар харилцагчтай их тооцооны дансыг та тухайн харилцагчтай тохируулан үүсгэх боломжтой байдаг. За харилцагчтай их тооцооны дансны дараа орлогын төрлүүд нөт гэсэн хэсэг байна. За орлогын төрлүүд нөт хэсэгт та бүхэн харж байгаа бол мөр болгоны өмнө цэнхэр зураас шар зэгтэй байгааг харж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр програм дээр кодын төвшөнд стандартаар бичиж өгсөн мөрүүд гэсэн үг. За эдгээр мөрүүдийг та альва гүйлгээ хийхдээ баримтан дээрээ орлогын төрлүүд нөт гэсэн баг нь байгаа. Тэр баган дээрээ дараахан төрлүүдээ сонгож өгснөөр TT 03 гэсэн дансны TT 03 гэсэн тайлангийн мөрүүд рүү зааж өгсөн утгууд нь татагддаг гэсэн үг байгаа. За энэ програм дээр стандартаа зааж өгсөн учраас шинээр мөр үүсгэх боломжгүй. Шинээр мөр үүсгэх боломжгүй байдаг. Яагаад гэвэл та тухайн мөрийг үүсгээ зааж өглөө гэж бодоход цаашаа аль тайлан руу ямар мөрлөн бичигдэх нь тодорхойгүй зааж өгөөгүй байдаг учраас шинэ зүйл нэмэх боломжгүй байгаа. За энэ орлогын төрлүүд нөт хэсгийг та жишээ нь бараа үйлчлэгээ хүлээн авсан бараа үйлчлэгээ борлуулсан ямар нэгэн баримт руу ороо харахад за энэ харж байгаа орлогын төрлүүд нөт гэсэн баг нь байгаа. Энэ баган дээрээ жишээ нь энэхүү бараа бүтээгдэхүүн дотоодын зах зээлд манай танай компаниас борлуулж байгаа учраас дотоодын зах зээлд борлуулсан барааны борлуулалтын орлого гэсэн баг мөрийг зааж өгсөн байгааг та бүхэн харж байгаа. За орлогын төрлүүд нөт хэсгийн дараа зардлын төрөл нөт гэсэн зардлын төрөл ТБ гэсэн цэс байгаа. За энэ цэсэнд юу заагдсан байдаг вэ гэхээр мөн та бүхэн харж байгаа програмдаар стандартаар зааж өгсөн мөрүүд байгааг. За энэ мөрүүд бол аж ахуйн нэгжийн урлагаалсан татварын тайлан буюу TT 02 тайлан руу татагддаг. За эдгээр зардлын төрөл ТБ гэсэн цэс дэх мөрүүд маань болохоор байгууллага ямар нэгэн зардал гарахад бид нэр зардлын төрөл ТБ гэсэн баганд нь сонгож өгөх ёстой утганууд гэсэн үг. За жишээ болгож нэмэлт зардал хэсэгт харуул. За тухайн мөрийн хамгийн ардал зардал ТБ гэсэн баг нь тий. За энэ баган дээр зардлын зааж өгөхдөө бид нэр ТБ зардлын төрөл буюу татварын бүртгэл зардлын төрөл хэсэгтэр харгалзах зардлын төрлийг нь зааж өгдөг байгаа. За харалт тавьсан явдалд баярлалаа.